우리 김성이 그렇게 돈으로 고통해도 어떤 것들 고집수가 몽고대는 우리 힘이 없습니다. 그때 저에게 들어간 조금이 가니 좋습니다. 그무친 것들이 본 것들이 어떤 무슨지 대시를 아치기 땐 남들 나를 봤을 땐 오늘 사실 우리에게 보고한 사실을 할 때, 번식 전혀 저도 다음을 들어야 Монголчууд улсыг хэзээнийсэн чандамны эрдэнтэй зүйржин хэлдэг. Амьдралыг улам баян тансаг болгох барагдашгүй ундраг болсон эх орныхон говь толыг өсчүүлэх их ажлыг эрчимтэй явуулж байлаа. Говийг өсчүүлэх төлөвлөгөө бол өргөн удам нутгаа улам өгөөж баян болгож манай жихийг байгалийн иргэшээс ангижруулах хүн байгалыг өөрийн төсвийн бүлдөөсөлтийн Городугаар таван жилийн төлөвлөгөөний жижигүүдэд мадын тижээжийн Батбаатыг байгуулахыг зориг болгосон. Үүнийг биелүүлэхэд манай нэгдэлчид сангийн эжөхийн трязанч дөрөвтэй ажиллаж хатан төжөлдөх ажил болон эрчимжтэй. Тэний үсэд дайжихыг орчин үеийн техник өргөн нэгтгэж манай хүмүүсийн техник эзэмших чадвар дээшлэхний үргэлж манай цаг залбоот залуучууд Африкийн жихэн анхны шавыг тавьж өдөр шөнийг ялгуулгүй шамдан трактор комбайны нүргэлэх дуугаар тав нутгийнхаа үүрийн туяаг өвтөртгасан билээ. Зөвлөд холбоот улсад Африкийн эзэмсэн арвин туршлага дээр суурилсан Африкийн шиг их ажил манай орон дөрөнжөө. Африкийн эзэмших зөвлөд холбоот улс тусалж зөвлөдийн хүмүүс гар бие оролцож гавьяагүй сүтээ. 3 дугаар 5 жил тулсаад сангийн эжүүхэн нутагт 5,000 орчим трактор, үр трэний 1000 гаруй комбайн, 1400 гаруй автомашин нийлүүлжээ. Зөвлөд холбоот улсын тусламжаар урьдын үйлдвэрүүд байгууллаа. Энэ бүхний ачаар бүгд наримдах Монгол ард улс хэрэгцээ тугарлаа дотооддон үйлдвэрлэдэг орны нэг боллоо. Манай сэгэйтнүүд соёл урлагийнхан хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарих сайхан үйлстэй улам их хэмжээд болж урлаг утгалыг амьдралын холбоог бэхжүүлэхэд шинэ алхам хийсэн. Манай зураачдын бүтээл материал баялагын гардан бүтээгч өнөөгийн хүмүүсийн дүр зураг зангидах боллоо. Спортники хамаарбол манай тэнцэд олон улсын болон дэлхийн аварга тэмцээнүүдэд оролцож ялангуяа манай чиглэл төвчүүд дэлхийн дэвжээнд хүчин сэрхүүлжээ. Монголын тэнцэд Сокио хотноо болсон олимпийн наадмаас эхлэн дэлхийн дэвшний спортын нийт наадамд удаадран оролцож олон арван орны тэмцээчдийн нэгнээс алтан саяын бут далбаагаан өргөн жигсэх болсон. Спортын гавьяас мастер баян дурсан байлгүй. Манай виндэн өөрснийхэн төсөл өгүүлээ сайжруулах спортын ур чадвараа дэвших один дэглэгдгээр авсан дурсан харагдсан. Ингээд манайгаас 5 төрлийн спортод 22 хүний үргэлжлүүлсэн. Энэ хамрын дэвших маань бол дэлхийн ард түмний виндэн спортын хамгийн том чуулга болж олон улсын олимпийн 18 дугаар тавьсан байна. Сокиогийн 18 дугаар олимпийн наадамд оролцсон явдал бол
юуны урдууд манай шорон нэгд найрамч монголоор бол манай ард түмний төлөөлөгчнөр үеийн дамжчид дэлхийн ард түмний үеийн дамжны энэ том баяр наадамд оролцож байгаа мэдээлэх улмаар шинэ Монголын залуучуудын соёлыг үзүүлэх мөн олон улсын спортын амжилттай болоод сурах спортын ур чадвартай шинэх юм зорилготой. Манай эрдэмтэд улс орныхон үйлдвэрлэх хүчний хөгжүүлэх үйл хэрэгт оюун ухаан авьяас чадлан дээр болж онол талгаа хийж ирлээ. Одоо манай Жинфрэдингүүдэд техник, шинжил ухааны дэвшилийн өнөөгийн ололтуудад тулгуурласан янз бүрийн нарийн төвхтэй эрдэм шинжилгээний ажил хийгдэж байна.
Ажигчин албан хаагчдын дунд цалин 10 гаруй хувь нэгдлийн гишүүдийн мөнгөн орлого 80% өсчээ. Бага цалинтай ажигчин албан хаагчдын цалин 14-өөс 22%. Олон хүүхэдтэй эхчүүдэд олгох тэтгэврийг 5 дахин нэмэгдүүлжээ. Энэ бүхний үр дүн хөдөлмөрчдийн бодит орлого ихээхэн өслөө. Монгол Ардын хөлсөлт намын 14 дуурайг хурлаас тодорхойлсноор манай орон өөрийн хөгжлийн шинэ үе социалист нийгэм байгуулж дуусгарлыг шийдвэрлэх үеийн шилжин орж манай ажигчин малчин сэхэтэн бүхний төрийн социализмын материал техникийн баасыг байгуулах үеэс зориг бодронгүй хөдөлгөөлөж үйлдвэрлэх дайж буй соёлын бүх салбарт шинэ алхам хийсэн их өрнөтийн жилүүд байлаа. Манай хөдөлмөрчдийн хөрөнгөлсөн хөрөнгөөр байгуулсан Хойсголт Монгол танкийн хороо Баруун фронтоос Берлин хүртэл фашистуудыг хязгах хөдөлгөж дайчин алдран мандуулсан. Хойсголт Монгол танкийн хорооны бүрэлдэхүүн явсан Т-34 гэдэг аварга машиныг тус хорооны гав яны одонгууд ярайсан тавцсан дээр байрлуулжээ. Хичээлөөний төлөө алтан амян өргөсөн зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөний ганти голтоос мөнхийн гал бадарч байдгийн. Энэ хөшөөний чулуун дээр зөвлөлтийн дайчдын дурсгалыг газартгаал тайхамт тэнгэрт нар тайхамт мөнхөлөө гэж бичээстэй. Зөвлөлтийн дайчдын дурсгалыг сэтгэл зүрхэндэн хадгалсан олон мянган хүн цагаан чулуун гişгүүрээр хөшөө тийшөө чиж амьд цэцгийн баглаа өргөдөг юм. Социалист нийгэм байгуулагдсан авгайх Ленин сургаал гандан бууршгүй баталгаа болсон юм. Ленин сургаал бол хүн төрлөختний зарьсан өргөлдөн хүрэх замыг заагчод хойсголоор төрөсдийн амьдралын мөрийн хөтөлбөр юм. Манайх хойсголын анхны жилүүдээс эхлэн Ленин бүтээлүүдийг эхлэрэн орчуулан олон түмний хүртэл болгосоор ирлээ. Ленин зохиолын бүрэн бүтийг Октябрийн хойсголын 50 жилийн ойн босгон дээр хэвлэж дуусгасан явдал бүрчиг утга төгөлдөр сайхан үйл явдал болсон юм. Владимир Ильич Ленин сургаал манай үеийнхний ертөнцийн бүдэх үзлийн үндсэн үндэс болсон юм. Манай бүх шатны сургууль, намын гэгэрлийн систем, хойсголт залуучуудын эвлэл, үйлдвэрчний эвлэлийн улс төрийн сургуулийн системээр Ленин зохиолуудыг судлах явдал тогтсон заншил болжээ. Хоёрдугаар зуун марксизм-ленинизмын ялалт, социализм, коммунизмын өрнүүн давшилт хүн төрлөختний нийгмийн дэвшилийн зуун болсон билээ. Дэлхийн коммунист ажичны хөдөлгөөн ленинизмын гандан бууршгүй тугийн дор улам өсөн бэхжиж орчин үеийн хамгийн ихний лөгөхийн улс төрийн хүчин болжээ. Дайнгийн хин асуудал коммунист ажичны хөдөлгөөний асуудлаар ах дүү намууд байнга зөвлөн ирэлцэж үйл ажиллагааныхаа стратеги тактикийг боловсруулж байна. 1957 1960 1969 онуудад Дэлхийн коммунист ажичны намуудын зөвлөгөөн болж орчин үеийн хамгийн тулгымдсан асуудлаар санал бодлон өргөн солилцсон хамтын ажиллагааныхын программыг боловсруулсан юм. Энэ зөвлөгөөнүүдэд Монгол Ардын хөлсөлт намын төлөөлөгчид удаа дараалан идэвхтэй оролцсон юм.